ажиллаарай гэдэг. Болоо ажигтан дотроо бодно ярих болоогүй. За дараагийн зургийг ажиглаарай. За энэ хүүхэд зөв өсөж гин үү, буруу өсөж гин үү? За. Ясээ. Бостой сонсороо. Буруу өсөж гин. За. Яагаад тэгж бодож байгаа бол за. Энэ хүүхэд дээж аяж авахаа өгөн дах болохоор буруу өсөж байгаа. За. Чи юу гэж бодож байна? Энэ хүүхэд дээж байгаа зэмээгөө өгөн давхгүйгээр ярьдаа буруу өсөж байгаа. Танад энэ зүйл тохиолддог. За нэг бодчих. Ийм үйл тохиолдсон. Зүгээр бодчих хийхгүйгээр заяа. Зүгээр өөрийнхөө яг нэг ийм үйлдэл байгаа гэж бодчих. За наад бодцоод байж хичээдээс үйл бүгд ашиглана заяа. За одоо тэгвэл энэ хүмүүс яаж өсөөд гэсэн блэ? Буруу. Багш нь тэгвэл танад нэг зөөрөө хэлж өгөө. Буруу өссөн хүүхэд бухын хүзүүнээс хатуу. Энд мэдхгүй байна уу? За бух гэж юу гэдэг юм бэ? Бух За тэгвэл энэ танадтай адилхан жижиг ямар амьтан байна? Тугуулны эцгийг үнэ. Энэ тугуул ээжлэг нь ээжийн үнэ гэдэг тийм ээ. За тэгвэл тугуулны эхийн үнэ эцгийн бух гэдэг. Үгдээ. Эцгийн бух гэдэг хүзүүн ямар харагдаж байна энэ хоёр? Хүзүүн ямар харагдаж байна? Бүдүү. За тэгэхээр энийг ийм том бүдүү хатуу болохоор тэр буруу өссөн хүүхдийг ийм хэцүү хатуу гэдэг хүүхдээ зөөрлсөн биш. За зөөрөгөө тогтоож өгчээ. Буруу өссөн хүүхэд бухын хүзүүнээс хатуу. За Буруу өссөн хүүхэд бухын хүзүүнээс хатуу. Одоо найзгаа чихэн хэлээдэг чи сургамж олгоод хэлээдэг чи. За одоо нөгөө найзтай хэлдэг чи. За одоо буруу өссөн хүүхэд бухын хүзүүнээс хатуу юм байна гэж бодчих. Дотроо бодоорой. За одоо тэгвэл бүгдээрээ дур зургаараа айшиж буруу өсөхгүй тулд нийтээр мөрддөг дэг журмыг мөрдөж ёстой юм байна. Энийг хэвшүүлэх ёстой юм а гэдэг зорилгыг өнөөдрийнхөө энэ үйл ажиллагаан дээр тавьж байна. За тэгээ бүгдээрээ нэг хоёр дигийг мөрдөж өгөх өнөөдөр. За эхний дэг нь энэ юу гэсэн дэг юм болоо? За бусдыг сонсоорой. За багш тэгвэл энэ дээр дахиад нэг юм нэг чи та нар энийг юу гэж бодох вэ? Энэ юу гэсэн үг юм бол толгооноос мэдчихээ. Бодчих. Тэгэхээр өнөөдрийн хичээл дээр та нар бусдыг маш сайн сонсно, бас сайн бодож ээж хариулна шүү. За юу. За энэ үгийн бүлэгээ бүгдээ хичээлээ авах шүү. За багш танд өнөөдөр нэг их уншиж өгье. Намаа бүгдээ хандсан байна. Анхааралтай сонсно. За энд дэг яаж мөрдөж чинь багш нэг ажигланаа. Мишанда. Харуусны иш. Харуусны иш эрчимтэй ургаж байлаа. Харуус гэж юу вэ? Чимээ. Шиваа. Монголоор тарус гэж нэрлэдэг байна. За. Тарус минь. Ийшээ ургаж болохгүй шүү. Энэ чинь хүмүүсийн явдаг зам шүү дээ. Химэн зөвгийг анхааруулгаад. Тэр чинь надад ямар амартай. Тарус минь.
чиний талбай зайтай байна шүү дээ гэж эрвээхээ эдгээр анхуулдаг. Хаашаа орохоо би өөрөө мэдэж байна. Бэгтэй хөшөөд өрөөд бай. Хэмээн уцаар лав. Чи миний талбай дээр ишээ ургуулад байна шүү дээ. Хэмээн байцааг уцаалдаг. Битгий харандаа бай. Энэ чинь бүх хүн амьтны явдаг гол зам шүү дээ. Хэцүүхэн болгохон дээр хэмээн гүлхийг анхааруулдаг. Даваад гарвал болоо юм биш үү? Хэмээн уурлав. Гэтэл машины дүү хөнгөнө. Яг ихэнх зүрхээр харамсны ишиг дайчлаа. Ямар их өвдөж байна гэж хайваарыг чавчилтал тагсаа. За. Ихтэй яасан бэ? За бодоорой. Ихтэй яасан бэ? Дараа нь за ихтэй яасан гэхээр за энэ хүмүүс сонсъё. Бусдыгаа сонсох тийг нь болчихныг хараад тий. За. Миний нөгөө тараасан нөгөө машина дайрахаар нөгөө машина дайрахаар за ихтэй тэгсэн билүү? За ихтэйд яасан бэ? За чи юу вэ? Ихтэйд яасан сая? тараас муу хааштай. За шууд муу хааштай гэсэн билүү? За. За харус ишээ урт ургуулаад байсан тийм ээ. За тэгсэн чи хэн хэлсэн ихтэй? Зүгийн. За зүгийн юу гэж хэлсэн бэ? Бодоорой. Зүгийн юу гэж хэлсэн бэ? Бодоорой. За энэ бүх машинуудад явдаг газар шүү дээ гэж хэлсэн. За дараа нь хэн таалцсан бэ? За. За эрвээхээ юу гэж хэлсэн бэ? Сайхан бодсоогаа гэдэг шүү. За энэ хэлсэн ба. За дараагийн хүн дээрээ. Эрвээхээ юу хэлсэн бэ? За дараа нь ямар амтан таалцсан бэ? За дараа явах юм. За байцаа юу гэж хэлсэн бэ? Дараа явах юм дээрээ. Юу гэж хэлсэн бэ? За тэгж хэлсэн үү? За дараа нь ямар амтан таалцсан бэ? За нохоо юу гэж хэлсэн? За явууч. Арвал чигээ хараагаад гар гэж хэлсэн. За дараа нь яасан? машин явуулсан. За одоо тэгвэл миний хүүхдүүд зургаа энэ дараалалаар нь харж байгаа дахиад нэг сонсоод гараа. За юу? Багш нь дахиад нэг сонсоё. За зургаа ажиглаад сонсоорой. Тэгвэл илүү сайн. Харусны иш эрчимтэй ургаж байлаа. Тарвас минь ийшээ ургаж болохгүй шүү. Энд чинь хүмүүсийн явдаг зам шүү дээ гэж зүгийг анхааруулхад тэр надад ямар хамаатай юм бэ? Тарвас минь чиний талбай зайтай байна шүү дээ гэж эрвээхээ хэлэхэд хаашаа орохоо би өөрөө мэдэж байна. Битгий хошууд өрөөдэй гэж хэлжээ. Чи миний талбай дээр ургаад байна шүү дээ. Байцааг уцаалдаг. Битгий харамлаад бай. Юу сүртэй юм гэж загнаа. Энд чинь бүх хүн амьтны явдаг зам шүү дээ. Хэцүүхэн болох бахтаа гэж гүлгийг хэлэхэд даваад гарвал болоо юм биш үү гэж уурлав. Гэтэл машины дуу хөнгөнөн яах ихэн зургүй тарусны ишээ тас дайцглаа. Тарус яасан бэлээ? Яаж вэ? Яа, хайварыг дөрөвтөөс. За. Одоо багш нь ийм дэгээр асууя.
Багш нь 3 асуулт асууна. Тэр эхний асуултанд танай ширээнийх нь хариулж өгнө шүү. За юу. За дараагийн асуултанд энэ ширээнийх нь хариулж. Дараагийн асуултанд нь 3 дахь асуултанд нь энэ ширээнийх хариулж шүү. За юу. За бүх хүүхдийг тэгш оролцуулах юм бол багш нь гэж өгöd. За эхлээд харуус ишин ийм сайхан урагж яхад юу бодож ирсэн юм болоо. Танай ширээнийх нь тийм. Бусад ширээнийх нь сонсно. За бодчих ихлэ бодож иж. Ишин ийм сайхан ингээд урагж яхад харуус юу бодож ирсэн бол. За тариулах юм. За. Машин дээр үсчихсэн. За. Өө харуус юу бодож ирсэн бэ? За. Миний иш амар их урагж байгаа. Тэгэж баярлжсэн байна тийм ээ. За. Өөр ярих хөхтэй нөө. За тэгвэл дараа нь харуусад хин найз нь хэллээ. Зүби. Энэ амттыг хэлж яхад харуус юу гэж утсан юм болоо? За энэ шир хариулна тийм ээ. За бодоорой. Энэ амттыг сануулж яхад юу гэж утсан юм? Тэгээ бодно. За тийм үү. За чи харуус юу гэж утсан юм? Тэнэг болоо. За тэр дараа хажигт явах юм нэрээ. Сайн тот идээрээ. За энэ үедээ. Сайхан тот идээрээ. За бусдыг сонсож байгаа юм шиг харж байна. За тийгээр. За. Юу гэж бодчихсон байцыг санаж байгаа. Энд хүмүүс явдаг зам штэ. Харуусаас өөрөө тэгж бодчихсон ба. Тийм ээ. За. Чи юу гэж бодчихсон? Тэгээ харуус юу гэж бодчихсон бэ? Санаж байгаа найзаагаа санаж байгаа юу гэж бодчихсон? Сайн хот яриа. За. Өөрийнх нь ураар. За ийм олон үг ярьлаа сайн байна. За тэгвэл яа ингээ уйлж явахдаа машин дайруулчаад уйлж явахдаа харуус юу болж ирсэн болоо? Сэтгэл нь ямар байсан болоо? За энийг сонсоод би. За бодоод сэтгэл нь ямар байсан бол? За Хэлний өгцөн. тийм үү. За. Сэтгэлээ шалгасан. За. Муугайсан. За. Тийм үү. Гэвч сайтай сонссон. Тэгэж гэмшсэн байх. За. Үний үг асуугаа ийм өгье. За дараагийнх нь хэлээрэй. Тэгэж бодчихсон уу? За тэгвэл одоо багш нь та нарт нэг харуус шиг байсан үе ярих уу? Тэгэх үү? Багш нь нэг удаа харуус шиг зөрүүдлээд ээж маань намайг дулаан өмд ингээд ойж өгчөөд өвлийн хөлтөнд даар миний хөл дулаан хацтай яваарай гэдгсэн баггүй юу? Тэгсэн чинь нөгөө өвлийн нэг өмсөн чинь нэ бүдүү. Тэгээд ингээд би өмднөөс муухай надад таалагдах байсан болохоор би өмднөөс ирчээд өндөө орныхаа ажил нуучаад чид. Тэгээд оройн тэгсэн чинь би халуураа хоолой өгдөөд тэгээ би дэмжсэн ш. Ээжийнхээ үгийг сайн сонсоод анхааруулж чадсан би өгөнд нь ордгол ээжтэй гэж дэмжсэн ш. Та нарт ийм зүйл тохиолддог. Тохиолдчихсан. За. Тэгээд би ингэж бодсон ш. Багш нь тэгээ ингэж бодсон. Одоо би тэрнээс хойш би одоо ээжийнхээ үгийг сайн сонсоод бас найзынхаа, дүүгийнхаа, эмээ өөрийнхөө бусдын үгийг маш сайн сонсоод зөрүүд зан гаргахгүй, дураараа айшлахгүй, бусдын дэгээ сайн мэддэг сайн хүн болно гэд цаасан хийж байгаа. Сайн боож байгаа. Сайн бацж байгаа. Базаад бацж байгаа. Хайцсан.
тэрнээс хойш би яасан ямар болсон бол? Наанад тийм болох хүсэж байна уу? За тэгвэл өөрийнхөө нэг харамс шиг аашилсан нэг зүйлээ бодчих. Тэгээ уртынхаа энэ цаасыг авч байгаа. Энэ цаасан дотор сайн хийж байгаа. Сайн боож байгаа бацсан. За энд бодоод харамс шиг нэг аашилснаа бодоод. Бодцоо bitэн. За бодцгаар үлдэж байгаа юм би гараад. За хараад үү. За цаасаа гараад байна. Одоо муухай зүуд заагаа хайдаж байгаа тийм ээ. За зарим нь дараа нь гараад заа юу. За босд нь өөрийнхөө тэр харамс шиг зүрх хийжсэн. Өстэй үе сонсохгүй байсан үе бодчих ш. За гам хэлээрээ цаасандаа сайн хийхдээ сайн хүчтэй хэлвэл сайн цаасанд боогдсон ш. Тэгээд сайн бацсан. За хэлээ. Чанга хэлээрээ сонсох чанга хэлээрээ. Хатангата бүгдийг нэтгэв зарим нь үлдэх гээд шүү яана. За одоо боч. Сайн байгаараа буцаа гарч шүү. Одоо сайн бацаад. Энэ муухай зүрүүд аашиг бүгдийг авч хайж байгаа. Дэгээ мөрдөг сайн сууж чаднаа. За сайн шидэт хийчихээ. За бийцэн суугаад орой. Ямар гоё шин сууж болсон бэ? За өөр мөн цаана хайж өгөх байна уу? За одоо 3 гараа. За гараа. 3 гараа. За энэ бүрийн бүгдөө нэгээр нэг сонсох хэрэгтэй. За дараа нь гарах цаг байгаа. За ихтэй чийч. Жоо ингээ хүндээ барьж байгаа дээрээ ингээ. За. Чанга дээрээ энэ цаасан сонсохгүй. За. Яа, За сайн боч. За чи дээр. Сайн бацаарай. Сайн бохоо буцаа авчиж. За зүрх төгөд болох нэ. За дараагийн хоёр нь гарч ирээ зогсож байгаа. Чанга дээрээ цаасан сонсохгүй. Багш нь энэ чанарыг харж байна. Энэ дэгээ мөрдөж ийн үгдгийг харж байна. За идээд тагараа. Хотоор идээд суугаад тагараа. Сайн идэх буцаа авчих. За. Хөөе энэ яа гэж сонсъё би энэ чадварыг харж байна одоо. Зарим нь зөрүүдэд ярих гэдэг нь үгүй юу? Сайн мацгаа сайн яа. За.
хэлээд байгаа. Аав ээжээ дөрөвдөг гарахгүй багштай дөрөвдөг гарахгүй. Яа, босдоо сонсч за тийм ээ. За, хэдий хүүхдээ гараад ирээрэй. Зөрүү цангаас саад чадаа хүүхдээ гараад ирээрэй. За, гараад эндэн зогсчээ. За, тоотгоор ирээрэй. Чамд итгэл зарим нь үлдэх гэдэг шүү. Зарим муухай зам чамд үлдэх гэдэг. За тарих дээр. Яав ээжээ уган дарна. Яав ээжээ уган дарна. Агаар ээжээ уган дарна. Зүгээрээ уган дарна. Ээжээ уган дарна. Яав Баш найзад хавна. Яа. За хэлээрэй. Зөрүү цагаас сатко. Сатна заахуу чанга. Зөрүү цагаа хэнай. За хэлээрэй. Хайхоо. Чанга хайны. За хайны. За тэгвэл наашаа харж байгаа хэлж. За энэ цаас руу гарч. За хэлчихэд байгаа хич. За дараагийн хэлээрэй. За дараагийн хэлж байгаа. За зөрүү цагаа хэлээ. За зөрүү цагаа хайж чадсан хүмүүс нь босоорой. Би зөрүү цагаа хайцаа гэж хүмүүс нь босоорой. За энэ чи хаймаар байна уу? Зөрүү цагаас За чи зөрүү цагаас садмаар байна уу? Садмаар байна уу? За дөрөв хүүхэд тайм. За зөрүү цагаас садмаар хүүхдүүд гараад ир. За хаяг хүүхдүүдээс зөрүү цагаа хаяг хүүхэд. За байхгүй энэ сууж байгаа хүүхдүүд ингээрэй заа юу. Гэхдээ очиж сайн бодож байгаа. Сайн хэлж байгаа. Тэгээд сайн багаад сайн базаад хогийнхаа сав хэлчихээрэй. За юу. За юу тань сууж байгаа хүүхэд. За одоо бүгдөө хуудас 19 гарч. Намын хуудас 19. За хуудас 19. За зургийг ажиглая. За харусны зураг байна уу гэдэг? За энэ зургийг ажиглая. Ихтэй байгаа зургийг ажиглая. За гараараа зураг ажиглаарай. Сайн байна. Багш гурван харж байна. Хуудас 19 гаргаад ихтэй дайд зураг байна. Хамгийн дээд зураг. За дараагийн дараагийн зургийг ажиглая. Дараа зараа.
байгааг дандаа сонсдог вэ? Дандаа хаашиг сонсох вэ? Тэр хүнийхээ доотын дөрвөлжин дотор нь нэмэх тавиад байгаарай. За, жишээ нь би өвөөгийнхөө өгөх сайн орноо гэвэл өвөөгийн зургийн доотын дугуй дотор нь нэмэх. За, хиний өгөх сайн сонсох вэ? За, чамд яг хинэн нэг анхаарал өгөх вэ? Үсгээд. За, бэлэн болцсон үг байна. За, чи хэнийг хэлсэн. За, босоод хэлээрэй. Найз зүгтээ. Сонсъё. За, чи яагаад эмээ өвөө ихтэйгээ хэлсэн бэ? Яагаад гэвэл эмээ минь өдөр намайг өндөө өндөө. За, өөр. За чи. За, яагаад ээж надад хаалын нэгдүгээр би. За чи энийг сонгосон. За яа. Тэгээд за чи Эмээ маань өдөр багтаад намайг яагаад тогтын минь мэдээд өглөөний цагийн минь мэдээд өгдөг. за чи тэр хийхнийг тэмдэглэсэн бэ? Хэвээ. Бүгдийг тэмдэглэсэн бай тийм бүгдийнх нь нүгэнд орно гэж тэмдэглэсэн байна. За өөр ярих хэрэгтэй нь. За чи. За одоо багш нь хүүхдүүдтэй гэрийн даалгавар өгч чинь. За хараарай. За энэ хүүхэд жишээ өвөө, эмээ, аав, ээж, ахынхаа үгийг сайн сонсдгоо гэж тэмдэглэсэн байна. Магадгүй энэ хүүхэд дүүгүй болохоор дүүг тэмдэгдээгүй байна. Их чинь хоол байдаг болохоор бас ихчийг тэмдэглэе гэж магадгүй тийм ээ. Энэ 5 хүний сургаалыг дандаа сонсох юм байна. Одоо тэгвэл гэрийн даалгавар энд хэдийн тоон хүүхдүүдтэй ихтэй? Нэг дэх өдөр гэж байна. Энэ хоёр дахь өдөр энэ 6 өдөр. Хагасаа өдөр тийм ээ 6 өдөр 7 өдөр. Өнөөдөр хэдэн өдөр вэ? 2 дахь өдөр. Тэгвэл өнөөдрөөс эхлээд энийг чи гэрийнхээ ханан дээр ингээ хадчихын заяа. Орныхаа хажууд. Тэгээд орой онцгтаа. За би чи өнөөдөр хүмүүсийн анхааруулж хэлж байгааг сайн сонсож биелүүлсэн билүү? Би чи зөрүү дааш гаргасан билүүгүй гэдэг. Хэрвээ чи сайн байж чадсан бол энэ 2 дахь өдрийн доктын энэ нүдэнд нэмэх тэмдэг тавиарай. За юу? Хэрвээ чи сайн байж чадаагүй бол цэг тавь. Тэгээд маргааш орой 3 дахь орой онцгтаа дахиад за 3 дахь өдөр би чи хүмүүсийн үгэнд сайн орсон билүү? Би хүнтэй зөрүүдэлсэн билүү? Би дэгээ сайн мөрдсөн билүү гэж бодож байгаад энэ дээр тавьж шодрог тавиарай заа юу. За ингээд 4 дахь, 5 дахь, 6 дахь, 7 дахь бүх өдөр тавьжаад дараагийн иргэний боловсрол хэмжээд орохороо багштай энэ хуудасаа авчирна. Тэгээд хүүхдүүд маань хэр зэрэг сайн болж энэ цагаараа олсон зүйлдээ зорилгоо хэр биелүүлж хэвшүүлж байгаа юм бэ гэдгийг эндээс харах юм байна. За юу хүүхдүүдээ. За ингээд бүгдээр одоо энд сууж байгаа бүх хүмүүс зөөрөг нь хэлээд чанга хэлээд өгөөч. Хамгийн чангараа хэлж өгөөрэй заа юу. За тийш харж чад хэлээд өгч. За басаарай. Бүгдээр басаарай. За. Орла За сайн байсан хүүхдүүдтэй баяр хүргье. Тэгээд даалгавраа сайн биелүүлээрэй хүүхдүүдээ. За.